бас нэг зарим асуудлуудаар сошиал дээр бас зарим асуудлууд яваад ингээд хариулт өгчмөр бас зүйлсүүд гараад байгаа. Энэтэй холбоотойгоор бас шаардлага үүсээд бас маргааш бас нэг өдөө ойрхон бас энэ амын ажил, арчлалын гэргээний ажлаар хөдөөс умдаар явах ажил бас гарчаад тэрнээс өмнө бас тодорхой мэдээлэлүүд өгчөө гэдэг. За нэг 3 асуудал ярих гэж бодсон юм аа. Тэгээд зарим хүмүүс тодорхойлох зүйлүүд гомдсон бичижээрээ. 3 асуудал. За нэгдүгээрт нь сошиал дээр бас яваад байгаа нэг арцсан нэг арга хэмжээнд одоо манайхан нэрдэнгээ Монголын арцсан холбооны арга хэмжээнд оцсонтой холбоотойгоор намайг хэрхэн зүйн болж хувирч байгаа тухай нэгэн тийм шүүмжлэлүүд гарна лээ. Одоо үндсэндээ тэр байгууллагын чинь тэргүүнээр нь ерөнхийлөгч асна батлуулга ажилладаг. Тэр хүнтэй их холбож нэгэн тийм асуудлууд үүсэлээ. За энэтэй холбоотой би бас нэг ямар ч арга хэмжээ гээд байр суурь бас нэг эргэлжээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь арчилсан намын гишүүдийг 500 мянга болгох одоо болгоно гэсэн нэг юм мессеж олон нийтэд бас гарсан. 500 мянгтай холбоотой. Тэгэхээр энэ ямар арга хэмжээний тухай ямар одоо мэдээ баримт вэ гэдэг дээр бас нэг ингэ тайлбарлалчаа. За 3 дугаарт нь арчлалынхны одоо democracy passport ардчлалын гэргээ гэж орчуулж байгаа. Энэ батламж бичгийн хувьд бас бусад арчилсан орны биедтэй холбоотойгоор бас ингэ мэдээлэл гарна лээ. Энийг бас одоо тайлбарлаа. Ийм 3 зүг та бүхэнд одоо мэдээлэл хэлчихье. Дахиад хэлье би маргааш хөдөө бас нэг хостой болчоод бас ярилцах шаардлагатай мэдээлэл өгөх шаардлагатай болсон гэдгийг ингээд дахиад хэлье. За чи одоо өчигдөр эхний асуудал. Монголын арчилсан холбооны арчлалын гэргээ гардуулах үйл ажиллагаа өчигдөр өглөө тоологдоод хэд хоногийн өмнө урилга ирсэн. Та бас намын даргын хувьд гишүүдтэй тэр тусмаа Ахмад гишүүдтэй тэр тусмаа бас энэ үүсгэн байгууллагынхаа гишүүдэд гэргээ гардуулах ёсод оролцооч гэдэг. Миний хувьд би ямар ч эргэлзээгүйгээр очиё, оролцъё гэдгээс. Яагаад гэвэл би арчилсан намын даргын хувьд гишүүдийнхаа, дэмжигчдийнхаа үйл ажиллагаанд 300 хүн цугласан байтугай 30 хүн цугласан. 30 байтугай 3 хүн ч байгаа арга хэмжээнд цаг зав нь таарсан. Би өөрөө бас оролцох юм үүрэгтэй гэж бас өөрийгөө бодож байгаа. Тэгээд энэ дээр байр сууриа илэрхийлж амжилт хүсээд бас энэ бүртгэлийнхээ ажилд амжилттай идэвхтэй оролцохыг хүсээд л одоо явсан. Тэгсэн намайг одоо баталгаа өргөдөгч юм одоо заавраар ажиллаж ингээд зүүнт нь бараг социалист, коммунист, нацист болсон тухай нэг хэсэг бахан ярьцгаан лээ. Үнэн дээр миний хувьд бас энэ хүртэл явж ирсэн улс төрийн замын одоо түүхийн хувьд ямарваа нэгэн бие даасан байдлаар бусад хүмүүстэй харилцаж бас ажиллаж ирсэн. Саяхан би нэг Америк яваад олон улсын арга хэмжээнд орсон Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан илүүдэрж готоо таарад минь тус болоод бид хурлын үйл ажиллагаанд оролцоод явсан. За ирэхэд одоо хэрхэн илүүдэржийн хүн одоо заавраар ажиллаж байгаа тухай бас одоо сошиал дээр санаатай санаагүй ингээд бичнэлээ. Яг үнэндээ нэг хүнтэй уулзаад тэр хүний хүн болчдөг хүн гэж юу байх вэ? За дараа нь одоо сая баталгаар гээлэгчтэй бас арга хэмжээнд нь ороход за бас одоо баталгын хүн үнэндээ би улсын хурлын гишүүнээр сонгогдоод 2 дахь сонгогдоод 6 дахь жилдээ ажиллаж байгаа юм уу да. Би улсын хурал дээрс олон удаа байр суурь илэрхийлж ирсэн ба хуулийн төслийн өргөн барьж ирсэн. Одоо эдийн засгийн эрх чөлөөний тухай хувь зэрэг хуулийн төслийг өргөн бариад ажиллаж байна. Энэ бүхэн дээр би баруун төвийн гэж хэлдэг жижиг төрийн иргэн хүний эдийн засгийн болоод улс төрийн оролцоог дэмжсэн, чөлөөт нийгмийг дэмжсэн, нээлттэй нийгмийг дэмжсэн, иргэний нийгмийг дэмжсэн. Энэ л байр суурьуд дээр би тасралтгүй би баг нэг ч удаа гэж хэлэхэд одоо хаашаа юмсан би өөрөө мэдэхгүй байна. Би хизээч би зүгчийгээсээ хазааж үзээгүй. Тэгэхээр ирэх цаг хугацаанд ирхэм одоо арчилсан намын гишүүд ер нь арчлалыг бас талархагч хүн бүхэн бас энийн дээр байгаараа гэдгийг бас надаас цаг хугацааны шалгалт авах ёстой гэж бодож байна. Дахиад хэлэхэд би дахиад бусад арчилсан нам өөрөө бас онцлог арчилсан намын нэлээд онцлог олон намуудаас хамтарч үүссэн дотроо бас бусдынхаа олон үргэлж санаа бодлыг дэмждэг, тавуулаа гуруулаа нийлээд санаа бодлоо илэрхийлдэг ийм онцлогтой нам. Энэ бүгдийг миний хувьд бас аль болох тэр зам ёсны тэр хүсэл эрмэлзэл нийлдлийг дэмжих ёстой гэж боддог, сонсох ёстой гэж боддог. Энэ
клубын төвшөнд илүү зохион байгуулалттай багасаа гэж боддог. Тэгэхээр дахиад бусад энэ одоо олон лугуудаас хэрвээ надад урилга ирээд цаг зав таарчвал энэ бүхий л үйл ажиллагаанд би оролцсноо. Тэр клуб зохион байгуулсан одоо эмэгтэйчүүдийн, залуучуудын байна уу, оюутнуудын байна уу, бизнес эрхлэгчдийн байна уу, энэ намын үйл ажиллагаа, тэр тусмаа англи гэрээтэй холбоотой үйл ажиллагаанууд бүгдд нь оролцсноо гэдгийг бас ингээд нэгдүгээрт нь хэлье. Энд бол ямарваа нэгэн тийм зарим хүмүүс эмзэглэж хүлээж авч байгаа нь бас тийм зүйл байхгүй шүү гэдгийг хэлье. За хоёрдугаар дараагийн асуудал нь Арчил намын гишүүнийг 500 мянга болгоно гэж хэллээ. Хатуу гишүүнчлийг дэмжиж байгаа мó рупа гинлээ. Тэгэхээр яг энэ асуудал дээр ярихад арчлалын гэргээ гэдэг зүйл, демократик паспорт гэдэг зүйл харин хатуу гишүүнчлэлийг дэмжихгүй байгаа. Хатуу гишүүнчлэлийг сайшаахгүй байгаа ийм үйл явц гэж би бодож байгаа. Энэ намын гишүүний батлах, бат илэрхийлэхдээ социалист ойлголт биш. Энэ харин энэ үжил санааг, энэ чөлөөт нийгэм, нээлттэй нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжиж байгаа, энэ арчилсан тогтолцоог дэмжиж байгаа, иргэний эрх ашигыг дэмжиж байгаа энэ хүмүүсийг хэдүүлээ нэгтгэцгээе л дээ гэдэг уриалга. Энэ нь өөрөө энэ намын гишүүн гэдэг үжил санааг харин илүү сулруулж байгаа ийм үйл явцаа гэж боддог. Тэгээд 500 мянга гэдэг тоо ямар учиртай тоо юм бэ? Би бас ингээд тодорхой хэмжээний намын үйл ажиллагаа арга хэмжээндээр хэлсэн тооныхоо утга учирыг бас хэлчихээ. 500 мянган гишүүн дэмжигчтэй болох ёстой гэдэг. Нэгдүгээрт нь 500 мянган гишүүний тухай яриа биш ээ. 500 мянган хатуу дэмжигчийн тухай яриа юм аа. Арчлалыг дэмжигч. Тэгээд яагаад 500 мянга гэхээр 2024 оны орчин жилийн Улсын хурлын сонгуулиар арчилсан нам 438 мянган иргэний санал авсан. 438 мянган иргэний санал авсан. Тэгээд цөөнх болсон. Одоо бидний хувьд 600 орчим мянган иргэний саналыг авах хамгийн багадаа ингэж ээж арчилсан нам дангаараа засаглах шаардлага, дангаараа засаглаж бодлого хэрэгжүүлэх ийм хэрэгцээ шаардлага байна гэж би бас одоо манай намын нөхдийн хамт бид нар тооцож үздэг. Бид нар хамтдаа дангаараа засаглах ёстой. Тэр байтугай миний хувьд дараалж арчилсан нам дараалж ялах ёстой гэдэг ийм байр суурьтай ажилтдаг. Тэгэхээр дангаараа засаглахын тулд бид нар багадаа 600 мянган иргэний Монгол Улсын иргэний саналыг авах ёстой. Иймийн тулд энэ арчилсан үзэл санааг чинь дэмжигч чинь 500 мянга хүржээж бусдыг нь бид нэр нэмжээж авах юм аа. Энэ бол бидний бас ингээд зорилттой тоо юм аа гэдэг үүднээс ийм учраас энэ ардчлалын гэргээ паспорт одоо олон зүйлүүдээр тав хүмүүс төгтөө оролцооч. Бид нэр ингэж бодлого хэрэгжүүлэх боломжтой болно гэдэг ийм утга учиртай тоо юм аа. Тэгэхээр энийг бас зарим нь бас ингээд янз бүрээр ойлгосон байна. Энэ тоог хэлэхэд нэгдүгээрт нь би ямарваа нэгэн өглөө босоод одоо тийм одоо зүүдэл хоноод хийсэн тоо ерөөсөө биш. Энэ бол бидний одоо миний хувьд арчилсан намын ялалтын тоо юм аа. Энэ нь 500 мянга дээр нэмэх нь 100 мянгаас доошгүй санал авчиж бид нар улсын их хурлын одоо жагсаалтын тодорхой хэмжээний нарийн тоонууд босох одоо яг тодорхой хэмжээний ялалтын тоо дангаар засах тоонд очно гэдэг ийм утга санаа бүхий одоо тоо юм аа. Энэ бол ингээд тооцоотоо судалгаатаагаар гарсан хэлэгдсэн. Бидний явж байгаа энэ арчилын гэргээ үйл ажиллагаа ч гэсэн ийм хүн чиглэж байгаа ийм утга учиртай юм шүү. Тэгэхээр энэ бол санамсаргүй тоо биш. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь одоо энэ 500 мянга гэдэг бол өөрөө 500 мянган энэ бол тийм суур дэмжигч арчилсан үзэл санааг суур дэмжигчийн тоо ойлголт юм аа. 500 мянган гишүүн гэдэг ойлголт бас хараахан биш шүү гэдгийг за ингээд тавтаж өгье. Тэгэхээр эндээс тэр миний арга хэмжээнд очиж байгаа ингээд бусад одоо клубүүдийн арга хэмжээнд оролцсноо гэж байгаа маань энэ тоо хоёр ингээд нэг зүйлийн хоёр тал юм аа гэдгийг бас хэлье. За 3 дугаар асуудал нь ардчлалын гэргээ гаргаснаар гадаад улс орнд зорчход арчилсан улс гэдэг улс орнуудад зорчход давуу тал болно гэдэг зүйл. Яг үнэндээ арчилал гэдэг зүйл энэ арчилсан тогтолцоог талархан дэмжигч иргэн гэдэг энэ хүн маань өөрөө талархан дэмжигч иргэн гэдэг энэ хүн маань өөрөө чөлөөт нийгмийг нээлттэй нийгмийг дээдлэгч хувь хүний өмчийг дээдлэгч бусдын хувийн орон зайг хүндэтгэгч энэ хүмүүсийн мэдлэг гэж миний хувьд боддог. Энэ ийм үзэл санааг бүхий хүмүүсийн мэдлэг. Тэгэхээр энэ ийм хүн гэдэг чинь гадаад улс орнд бус улс орнд зорчход цаад улс орны үед хүлээж авахд хамгийн таатай хүмүүс.
Энэ хүмүүс одоо янз бүрийн тийм одоо хитэдсэн, туйлширсан үзэлтэн биш, дарангуйлагч нийгмийг өсөн мөрөөдөгч биш. Магадгүй одоо бүр бус улс оронд байдаг багтар хит даврагч террористүүд биш. Энэ бол яг арчилсан үзэл санааг дэмжигчид бусад арчилсан орнуудын халахын хүргэж энийг бас манай намын одоо зохион байгуулалт хийж байгаа нөхцөл арчлалтын паспортын зорилго чиглэлийг судалж ажиллахдаа бас бусад орнуудад бас энэ зорилгоор давуу тал болж ашиглагддаг юм шүү. Гэхдээ мэдээж тухайн улс орны хэрхэн бий зодохгүй гэдэг тухайн улс орны асуудал, тухайн улс орны ой дүрм журмын асуудал. Тэгэхээр энэ бол өөрөө тийм бас тийм утгуучиртай ийм асуудал юм аа гэдгийг хэлье. Тэгээд энэ бас нэлээд олон хүмүүс бичиж байна. Асуулт байвал одоо хариулах одоо нэлээд олон асуулт байна. Эндээс хариулахад бас төвхтэй байна. Зүгээр дахиад хэлэхэд асуудал бол ингээд тодорхой. Бид нэр яг энэ асуудал бол арчилсан намыг өнөөдөр арчилсан намын нийт гишүүдийнхээ өмнө төлөөлийн байгууллага үндэсний бодлогын хорооны гишүүдийнхээ өмнө бас амлалт үүрэг авч сонгогдсон арчилсан намыг ялуулнаа. Ялуулахдаа энэ бол зөвхөн арчилсан намыг ялуулаад арчилсан намыг төлөөж байгаа нэг хэдэн хүн очиж ажиллаад байх төдий асуудал биш. Монгол орнд ардчлал өнөө хүртэл арчилсан нам өнөө хүртэл бэлчээгүй байна. Ягаад гэвэл арчилсан нам бас ялах хэмжээнд бойжоогүй байна. Ялахтаа давхар ялж яаж арчилсан нам бодлого хэрэгжүүлэх юм байна. Энийний төлөө би ажилланаа. Энийний төлөө ажиллах хамгийн ихний үндэс суурь нь арчилсан намыг зохион байгуулалтаа эзэгцтэй. Бид нэр бол орчин үеийн хэлээр институт систем гэж хэлж байгаа. Ийм бүтэц зохион байгуулалт одоо болж ийм бүтэц байгууллага болж болоход миний оролцоо байх юмаа гэж амжижсэн. Тэгэхээр энэ чиглэл өөрөөс хамаарах зүйлийг тэмдэглэлтгүй юм ээ. Дахиад хэлэхэд арчилсан намын өчигдрийн болдог шиг олон гишүүд оролцсон арга хэмжээ бүхэн би дахин олон арга хэмжээнд очноо. Тэр очсон хүмүүс дотор хэн нэгэн хүн байснаар миний очсон арга хэмжээ би тийм болж хувирч үнсрүү үзэгдэн болж хувирч олон олон тал руу хилтээж явна гэж тийм хаяг шошго одоо наахгүй байхыг надад бас хүсье. Би даасан одоо бас багш насанд хүрсэн өөрийнхөө шийдвэр гаргаад одоо бодохоо улаан 20-30 жилийн өмнөөс бизнес хийгээд өөрийнхөө шийдвэр гаргаад хариуцлага хүлээгээд ирсэн хэн нэгэн хүний надаар овоглож явахгүй байхыг хүсье. Одоо илүүдээр жиргэжтэй солонгосын түрүү хэлсэн Батар өргөдөгтэй жолоогүй. Би 10 жилийн өмнө 10 гаруй жилийн өмнө Алтан уугийн ерөнхий сайдад ажиллаж байгаа зөвлөхнөөс нь Алтан уугийн хүн гэж хэлхээ. За тэрний өмнө утгуусаар холбоотой барилж явах гэдэг үнтэй холбоотой. Энэ хүмүүстэй ямарваа нэгэн ашиг сонирхлын өчүүхэн чулуус байх гэдгийг би өөр бардун хийж чаддаг учраас би улс төрийн сонгуульд би өөрөө шийдвэр гаргаж ажиллаж чадна гэж шийдсэн учраас намын нөхдөй өмнө намайг өдөртөөр ажиллая л гэж явж байгаа. Тэрнээс хэн нэгнээс бацаатай заавалтай энэ тэнд очиж одоо тэр чинь бол хүсвчтэй өөрийнхөө дураар ажиллаж чадахгүй хүний хийдэг ажил юм. Улс төрийн ажил бол биш байх гэж бодож байна.